Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар бүлэг. Сургалтыг зохион байгуулагч байгууллагууд. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам. Дэлхийн банк. Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл. Өмчийн олон хэвшил бүхий зах зээлийн харилцаанд иргэд хөдөлмөр эрхлэлтэд ямар нэгэн байдлаар хамаардаг. Тухайлбал иргэд зөвхөн төрийн албанд ажиллаад зогсохгүй, хувийн хэвшилд ч өргөнөөр ажиллаж хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд өдөр тутам оролцож байдаг бөгөөд ажиллах явцдаа өөрсдийн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, эрхээ хэрэгжүүлэх, үүргээ гүйцэтгэхийн тулд хөдөлмөрийн эрх зүйн үндсэн асуудлуудыг зөв танин мэдэх, амьдралд хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулга батлагдахаас өмнөх хугацаанд хөдөлмөрийн болон бусад гэрээ байгуулаагүй хөдөлмөр эрхэлснээс үүдэлтэй хөдөлмөрийн маргаан ихээхэн гардаг байсан юм. Энэ нь иргэдийн хөдөлмөрлөх, цалин хөлс авах, эрүүл аюулгүй орчинд ажиллах эрхүүд зөрчигдөхөд хүргэж байлаа. Дараах статистик үзүүлэлтээс харвал хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулга батлагдсанаас хойш хугацаанд 2017 онтой харьцуулбал 2023 онд хамтын маргааны тоо 100 дахин, хамрагдсан ажилтнуудын тоо 10 дахин буурсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгад ажил олгогч эсвэл түүнийг нөлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүнийг гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ хэмээн заасан. Ажил олгогч эсвэл түүний төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнд гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, цалин хөлсний талаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэхээс өмнө танилцуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно. Ажилтан дараах үндсэн эрхтэй. Ажил олгогчдоо сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартад нийцсэн ажлын байранд ажиллах, энэ талаар бодит мэдээлэл авах. Гүйцэтгэсэн ажил үүрэгтэй тохирсон цалин хөлс авах. Ээлжийн амралт эдлэх, зохих журмын дагуу хувийн чөлөө авах. Хөдөлмөр эрхлэх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол гаргах. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажуулалтанд хяналттай байх. Буруу, дутуу бичлэлт алдааг залруулахыг шаардах. Хууль тогтоомжид заасан бусад эрх. Ажилтан нь дараах үүрэгтэй. Ажил үүргээ биечлэн өрөнчээр өөрийн ур чадвар боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх. Хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах. Ажилдаа эрэхтэй ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах хундаа болон мансууруулах эм, сэтгцэд нөлөөлөх бодис хэрэглэхгүй байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх. Мөн ажил олгогч тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эрхэлж байгаа үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн, давхцсан аливаа ажил үйлчлэгийг эрхлэхгүй байх. Техник технологийн горим баримтлах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн чиглэлээр ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг мөрдөж ажиллах. Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, ажил олгогчийн эд хөрөнгөнд аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд ажил олгогч шууд харьяалагдах удирдах албан тушаалтанд нэн даруй мэдээлэх гэх зэрэг үүргүүдийг хүлээнэ. Ажил олгогчийн эрх үүрэг. Ажил олгогч дараах үндсэн эрхтэй. Ажилтнтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох. Ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах, ажилтныг шагнаж урамшуулгах, хууль тогтоомжид нийцүүлэн ажилтнанд хөдөлмөрийн цахилгаан шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага ноогдуулах, хууль тогтоомжийн хүрээнд ажилтнаас шаардлагатай мэдээлэл авах, ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан аж ахуйн нэгж байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг тогтоож мөрдүүлэх үүрэгтэй. Ажил олгогчийн үүрэг нь гүйцэтгсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтнанд олгох. Хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр тогтоогоогүй бол хөдөлмөрийн нормыг үндслэлтэй тогтоох. Аж ахуйн нэгж байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо журмыг ажилтнанд мэдээлэх. Энэ хууль заасны дагуу хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль заасан шаардлага, стандартад нийцсэн, ялгуурлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байраар хангах зэрэг болно. Хуулийн 44-р зүйлд ажил олгогч ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах,
ашиглахад тавигдах нийтлэг шаардлагын талаар тусгаж өгсөн. Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа түүний хувийн мэдээллийг авдаг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол ажилтны хувийн нууцад хамаарах эсвэл улс төрийн нам, олон нийтийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлийн талаар мэдээлэл авах, боловсруулах, халдахыг хориглоно. Байгууллага ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах, ашиглах журмыг ажил олгогч хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлэх үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар бүлгийн 2 дугаар дэд бүлэг нь бүхэлдээ хөдөлмөрийн гэрээтэй холбоотой зүйлүүд багтсан байгаа. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр эсвэл захим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурх бөгөөд гэрээний 1% ажилтнад өгөх үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй нь ажилтныг үнэлэлгүйгээр ажлаас халах, цалин хөлсний маргаан үүсэх зэргээр ажилтнад хохиролтой нөхцөл үүсгдэг. Цаашилбал ажилтны нийгмийн даатгалын төлөлт тасрах, тухайн иргэн тэтгэврт гарах үедээ тэтгэврээ тогтоолгож чадахгүй байх, багаар тогтоолгох болдог гэдгийг хөдөлмөр халамжийн байгууллагын ажилтнууд анхаарч ажиллах шаардлага гардаг. Хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлийг зайлшгүй тусгахаар хуульчилсан байдаг. Үүнээс гадна хөдөлмөрийн гэрээнд дараах нөхцөлийг нэмж тусгаж болно. Ажил амралтын цаг, цалин хөлс олгох журам, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгар болгох үндэслэл, хөдөлмөрийн сахилга, гомдол гаргах журам, ажлын байранд тавигдах ур чадвар, чадамжийн шаардлага, талууд харилцан тохиролцсон бусад. Ажил олгогч ажилтны нарын хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулах бөгөөд энэ хуулийн 51-ийн 3, 51-ийн 4, 51-ийн 5, 51-ийн 6-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно. Харин дагалднаар ажилуулах, туршилтын хугацаагаар ажилуулах, улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажилуулах, төр ажлын байранд ажилуулах, санхүүжилт хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх үед хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг ажилтнтай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна. Ажил олгогчдод түгээмэл тохиолддог нэг асуудал нь ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажилтан авч ажилуулад хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулждаг бөгөөд энэ нь цаашид хөдөлмөрийн гэрээ автоматар сунгагдах үндэслэл болдог байна. Харин үндсэн ажилтан буцаад ажилдаа орох үед түр хугацаагаар ажилласан ажилтныг цаашид хэрэгэх нь тодорхойгүй байдаг бөгөөд ихэнх тохиолдолд түр ажилтныг өөр ажлын байр бий болгох замаар ажилдаа байлгах арга хэрэгэлдэг байна. Энэ нь ялангуяа төрийн байгууллагуудад төсөв хэтрэх, батлагдаагүй ажлын байрыг бий болгох зэрэг дарамтуудыг бий болгодог юм. Ажилтнанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түтгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргасан тохиолдолд ажил олгогч ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхийг түтгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно. Мөн онцгой ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан согтууруулах ундаа, мансууруулах юм, сэтгцэд нөлөөлөх бодис хэрэгэлсэн эсэх, тухайн ажил мэргэжилтэй холбоотойгоор эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй тэнцэж байгаа эсхийг шалгуулахаас үндэслэлгүй татгалзсан эсвэл хэрэгэлсэн нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг төр түтгэлзүүлнэ. Хөдөлмөрийн гэрээ нь байгууллага ажилтны хооронд байгуулах үндсэн гэрээнээс гадна дараах төрлүүдтэй байна. Дагалднаар ажиллах, дагалднаар суралцах, туршилтаар ажилуулах, онцгой нөхцөл бүхий, ажлын бүтэн бус цагаар ажилуулах, гэрээсээ ажиллах ажилтны, зайнаас ажиллах ажилтны, иргэн хоорондоо байгуулах хөдөлмөрийн гэрээ гэсэн төрлүүдтэй байдаг. Иргэд хоорондоо байгуулах хөдөлмөрийн гэрээний 5 дугаар бүлгийн 4 дугаар дэд бүлэг болгон хуульчилсан байдаг юм. Хөдөлмөрийн тухай хуулинд орсон бас нэгэн шин зүйл нь хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцааны асуудал. Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд энэ хууль заасны дагуу байгуулсан хөдөлмөрийн гэрээ бүхий ажилтнаа өөр ажил олгогчид ажиллах хүч нийлүүлэх гэрээний үндсэн дээр ажиллуулж болно. Хүлээн авагч тал 6 сараас илүүгүй хугацаагаар үргэлжлэх төр ажил үүрэг гүйцэтгүүлэх. Ажлын байр нь хадгалагдсан ажилтны оронд тухайн аж ахуйн нэгж байгууллагын үндсэн үйл ажиллагаанд туслах шинжтэй ажил үйлчлэгийг гүйцэтгүүлэх. Энэ хуулийн 91-ийн 2-ын 2, 91-ийн 2-ын 4-т заасан нөхцөл үүссэн. Хүлээн авагч талын нийт ажлын 30%-аас хэтрэхгүй тохиолдолд гурвалсан гэрээгээр ажилтан авч ажилуулж болно. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь талуудаа харилцан тохиролцсноос гадна хуулийн заасан үндслэлээр дуусгах болно.
Ажил олгогчдын гаргадаг бас нэгэн алдаа нь удирдлагад тухайн ажилтнтай хувийн шалтгаанаар таарамжгүй байснаас ажлын байр нь хасагдсан гэж шалтгаглан ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгар болгодог бөгөөд ажилтныг ажлаас чөлөөсний дараа уг ажлын байрыг дахин шинээр бий болгодог. Харин 3 сарын дотор уг ажлын байр дахин бий болсноос хойш 30 хоногийн дотор ажилтан хүсэлт гаргах хуулийн заалтыг ихэнх ажилтнууд мэддэггүйгээс эрх нь хохирох тохиолдол их байна. Хуулийн 81-1-6 ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон. Шүүгдэгч нь их сургуулийн багш мэргэжлийн бакалавр зэрэгтэй гэх боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр бич 2011 онд дунд сургуулийн багшаар томилогдсон 11 жил ажиллах хугацаанд хэрэгэлсэн байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, эрүүгийн хууль 2015 оны тусгай ангийн 23-ийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 2 баримтлан прокуророос шүүгдэгчийг тус гэмт хэрэгтэй буруутайд тооцож шүүгдэгчид 720 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5-ын 4-р зүйлийн 2-р хэсэгт заасныг 3 баримтлан шүүгдэгчид оногдуулсан нийт тусгай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5-ын 4-р зүйлийн 4-р хэсэгт заасныг 4 баримтлан шүүгдэгч нь нийтэд тусгай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, иргэний хууль 2002 оны 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 5 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 6 тус баримтлан шүүгдэгчээс гэмт хэргийн хохиролд 75 сая 992,729 төгрөгийг ноогдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт оруулан зарцуулахаар шийдвэрлэжээ. Уг хуулинд мөн бөөнөр халах үеийн зохицуулалтын тухай асуудлыг тусгаж өгсөн. Аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, эсвэл орон тааг цөөрүүлсэн, ажлын байр хасагдсан үндслээр тухайн аж ахуйн нэгж байгууллагын дараах хувь хэмжээний ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 90 хоногийн хугацаанд цуцалсныг бөөнөр халсанд тооцно. Анхаарал тавьсан танд баярлалаа.